Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны улсын хурлын 36 дугаараа тогтоол, засгийн газрын 2023 оны 63 дугаараа тогтоолууд батлагдсан хөнгөлөлтөө зээл, гайл татварын хөнгөлөлт чөлөөлөлт зэргийг үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд олгосон. 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6%-аар өсжээ. Үүний 3.6% өсөлтийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүлсэн байна. Мөн хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар нийт шинээр 58 мянган ажлын байрыг бий болгож чадсан байна. Энэ тоон эерэг үзүүлэлтүүд төрийн тэргүүний санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн үр дүнгээ үзүүлж буйг илтгэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнс хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Сайн шан суманд үйл ажиллагаа явуулдаг Хашаатын говийн цаг компани бизнесийн гараага 2019 онд ингийн сүүгээр өрхийн бичил үйлдвэрлэл эрхэлснээр эхэлж хүнсний хангамж аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлтөө зээлд хамрагдан 2022 оноос ингийн сүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ. Би бол ер нь бол одоо нөгөө эрчүүл моринд ордог гэдэг шиг би бол тэмээнд л орсон. Ингийн сүүс бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 2019 онд бол өрхийн үйлдвэрлэгчээс үйл ажиллагаагаа эхлээд 2022 онд болохоор яг компани одоо гэрчлэгийг аваад компани байгуулсан байгаа. Тэгээд одоо ингийн сүүний бүтээгдэхүүнийхаа нэр төрлийг нэмээд ингийн одоо дан ганц хоормог одоо борлуулдаг байсан бол ингийн буцалгаа мөн дээрээс одоо энэ жилээс эхлээд ингийн одоо аарсны нэрмэл тэ мөн дан ингийн ааруул мөн одоо тэмээний борц гэх мэтэн бүтээгдэхүүнийг бол нэр төрлөөр нь бол нэмж байна. Удирдлагын түвшинд байгаа хүмүүс бас энэ талаар энэ бизнес хийх гэж маш олон залуучууд байгаа хгүй надтай ижилхэн. Энэ залуучуудыг дэмжиж ийм гоё стандарттай, гоё хуультай, тийм болгоод өгөөсэй, хил гайл нь гоё гардаг байгаасай гэж хүсэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлсэн хүнсний хувьсгал аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлтөө зээлийн санхүүжилтээр 2024 онд Улаанбаатар хотын 20 дугаар хороонд жилд 30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай амин чанар үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан байна. Миний нэг хэлэх гэж байгаа санаа болох дээр бол одоо Арангаа аймагтаа бол желатины одоо өхрийн шиир нэс гаргаж авсан желатин гэдэг уургийг бид нэр одоо үйлдвэрлэж эхэлж байгаа. Энэ үнийг бол төрөөсөө дэмжиж их том хэмжээгээр явал энэ одоо хаягдаад байгаа өхрийн шиир одоо өхрийн одоо толгой гэд дотор эртнүүд бол эднэрийг бол боловсруулж гадаадаар экспортлох бүрэн боломжтой шүү. Тэгээ энэ үнийг одоо дэмжиж өгөөч гэдэг та саналыг бол одоо би одоо энэ удирдлагуудад бол тавьж байна. Одоо энэ чинь нөгөө өхрийн шиир биш үү? Тэр өхрийн шиирийг чи одоо сайхан ингэж боловсруулад угаа цэвэрлээд өсийн хуухаж авцсан байгаа үстэй тийм ээ. Тэгээ угаагаад одоо эндээс л нөгөө хуураануудыг желатин гэдгийг чи гаргаж авч байгаа. За ингээд хүнсний хувьсгалын хүрээнд ерөнхийлөгчийн санаачлагаар явж байгаа хувьсгалын хүрээнд явж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг бол дэмжиж байна.
За энэ хүмүүстээ бол одоо ажлын хүндрэл амжилтыг хүсье. Та бүхний ирж байгаа хөдөө орон нутгийн ажиллаж байгаа энэ одоо үйл ажиллагаа биднэрт одоо муусаагаар хэрэгтэй юм байдаг. Бид нар ягаад гэхээр энэ төрөл засгийн хүмүүстэй ойрхон холбогдож бол чаддгүй. Учраа тайлбарлаж бол одоо үйл ажиллагаагаа явуулж тэр болгоныг бол тайлбарлаж чаддгүй. Тэгээ яг газар дээр нь ингээ ирээд Арангаа аймагт ирж байгаад бол маш их баяртай байна. Агин өндөгний үйлдвэр нь хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгож буй хөнгөлтөө зээлд хамрагдан 2 жилийн дотор 2500 дахиад 12000 болгож бүрэн автомат бүхий техник технологитой 2 аж ахуйн байртай болжээ. 2020 онд ирсэн тийм үү? Төсөлд хийж би. Тий, төсөл хийж яах дэрсэн. Тэгэхэд манай 2500 дахиатай. Тийм байсан. Энэ дүнг ороод гарсан да. Тэгээ ороод гарсан. Тэрнээс ямар үйлдэл гараад? Тэгээ яг хүнсний хувьсгалаас манайх зээл авсан. Тэгсэн. Одоо бол манайх 12000 төгрөг байгаа. Тэр нь 2500 шүү дээ. Тий. Яг уулдрын хүчин чадал ер нь 3-аас 4 дахин нэмэгдсэн. Тийм үү? Аймгаа ер нь бол бүрэн хангах хэмжээнд хүрсэн. Өндөгнийхөө үйлдвэрлэлээ. Аянгуу татсан. Тийм. Хангах хэмжээнд бол хүрсэн. Яг тэгээ нөө өөр бас өндөгнүүд байгаа шүү дээ. Тэгээ манайх илүү гарснаа одоогоор өөр ангаар явуулж байна гэж байна. Явуулж байгаа. Тэгээ ингээ бүрэн автомат ийм хамгийн сүүлийн үеийн ийм 23 оны загвар бүх юмыг стандартаар хийчихээр өндөгний одоо юу чанар гарц центр бол ерөөсө буухгүйгээр айгүй сайн явж чадж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ чинь бүх юмыг яг олон улсын стандартад хүргэсэн байгаа байхгүй юу. Агааржуулалт, чийгшүүлэлт энэ төргээд бүх юм цаанаас одоо энэ сэнснүүд нь автоматар тэдэн гараас хүрээд унтар нь асан, чийг нь тэгнэ, усаа ингэн гэдэг ингээ бүх юм яг стандартын дагуу учраас өндөгний гарц юм хэмжээ бүх юм ингээд яг одоо манайс одоо ашиг шимээ илүү сайн өгч чадж байна л гэсэн. ЖПРМ эрчимцэн мал аж ахуйн сүүний болон махны чиглэлийн 130 гаруй үхэртэй бөгөөд жилд 60-аас 65 тонн литр сайл авч ерөнхий боловсролын сургууль болон Архангай аймгийн зах худалдааны төвүүдэд нийлүүлдэг. Мөн тэжээлийн тодорхой хувийг өөрсдөө тариалдаг юм. Жилдээ нэг 60-аас 65 тонн сүү үйлдвэрлэж байна. Одоогор бол өвлийнхаа цагтаа бол сургууль цэцэрлэгээ хүүхдэд нийлүүлдэг. Зуныхаа цагт бол одоо аймгийн төв болон суманд эдийн цэх ажиллаулдаг. Жижиг цагаан эдийн үйлдвэрлэгчид нарт өгчдөг. Тэгээ нөө хэрэглэгчид хүргэхийн тулд наан одоо тодорхой хэмжээнд боловсруулалт хийгээд тэрийг одоо хүргэх бас нэг тий одоо юу гэдэг сүүний цэх, сүү савлгааны сүүний үйлдвэр гэдэг юм. Тодорхой тийм үйлдвэрүүд жижиг гэлтгөө орон нутагт байгуулагдмаар л байна л да. Монгол Улсын эрхлэлтийн саалсан хүнсний үйлдвэрийн талаар одоо энийг юм бол одоо хамгийн сайн ойлгож байна. Өнөөдөр бол ерөөсөө л хүн эрүүл хүнсээр л тийм ээ эрүүл аж төрх болохоор одоо энэ чинь хүнс гэдэг бол хамгийн чухал төлөвлөгөө. Хамгийн гол асуудал. Тэр бол хамрагдсан уу? Зээлэнд урьдчилан хамрагдсан. Урьдчилан хамрагдсан. Мэдээ нэг 130 сая төгрөгийн зээл авсан. Тэрүүгээр би одоо өөрийнхөө дэд бүтцсэн болон энэ сүү хадгалах таан, савлах, ариутгагч бусад эд зүйлүүдээ бол өнцөөрөнгөөр хөрөнгө оруулалтын чиглэлээр зээл авсан. Хүнсний хувьсгал, бодит ажил хэрэг болон хэрэгжихэд бэлэн болсныг эрхэм баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид та бүхэнд бас хэлэхэд таатай байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүх хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилгоор хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Тус хөдөлгөөний хүрээнд улсын хурлын 36 дараа тогтоол батлагдсан төрийн 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрм, төсөв санхүү, хөнгөлөлтөө зээл,
гайл татварын хөнгөлөлт чөлөөлөлт зэрэг 114 төрлийн арга хэмжээг төр хувийн хөвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд 1.2 их 80-д гарan төгрөгийн 3-аас 5 жилийн хугацаатай 5-аас 6% хүүтэй хөнгөлөлтөө зээлийг 3200 орчим аж ахуй нэгж баялаг бүтээгчдэд олгож гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын сацуу хүнсний 80 орчим үйлдвэр шинээр ашиглалтанд орон тус хөдөлгөөн улс орон даяар идэвхтэй өрнөж байна. Тус дэлгүүр нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлтөө зээл хамрагдаж мах хадгалах 40 тонн багт амжтай бүрэн тоноглогдсон хөргүүртэй зойр барьжээ. Ингэхдээ малын дотор гитээс толгой ширийг ангилан бэлтгэж нутгийн брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Манайх үйл ажиллагаа эхлээд 10 жил болж байна. 10 жил. Тэгээ очир мөнгөр гэдэг хүн байна. Манайх одоо сүүлийн 2 жил сүмбрийг ард ирд нөөц махыг бэлтгэн нийлүүлж байгаа. Мэдлэн манайхаас нөөц мах, гонны махаас энэ жил гэманы мах нөөцийн савлагтаад гарч байна. Энд ингээ хийлгээд, шинжлэгээ хийлгээд, гарал үүслийн бичиг бүх юм тодорхой. За цаашдын зорилго юу вэ? Цаашдын зорилго одоо уг нь бол болдог бол энэ гадагшаал мах ирүүл одоо энэ 5 цулыг ягдаад байгааг босруулан ангилаад гаргавал энэ экспорт хийх гэдэг юм шүү дээ. Ингийн бол энэ бол өнөөдрийн маш олон хүн ажлын байр бий болохоос гадна энэ одоо намрын цагт энийг зүгээр уртлын хогийн цагт хайчихэд өгөхгүй. Би бол одоо энэ чинь өөрийнхөө худалдаж авсан мал юм бас хаяхад хайрыг хэрвээ энэ гадагшны гаргаад ингэх юм бол тэр хаяад байгаа юм бүгдийг нь худалдаж аваад энд ангилан босруулаад ийм болгоод гарах юм бол бүрэн бололцоод манай аймагт бол байгаа байхгүй. Тус үйлдвэр нь хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгодог бага хүүтэй урт хугацаатай хөнгөлөлтөө зээлд хамрагдан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинчилж 30 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Мөн 26 төрлийн эрүүл ахуйн шаардлага хангасан нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж Орхон аймгийн 300 гад зэгээр борлуулдаг байна. За энэ болохоор манай яг брэнд болсон бүтээгдэхүүн самартаа арталах байгаа. Манай харталхууд бол ерөнхийдөө 4 төрлөөр хийж байгаа. Самартай, үзэмтэй, энгийн ар гэдэг үднээс хийж байгаа. Одоо эрдэнэтэй ерөнхийдөө нэлээд хоногссон бүтээгдэхүүн болж таарч байгаа. Одоо 20 жил хийж байгаа шүү дээ. 20 жил хийж байгаа. Яг энийг дагаад. Яг энийг бол 20 жил хийж байгаа. Хөлсний өрсөлдөөний хүрээнд одоо ямар зээл авсан гэдэг? Манай хөлсний өрсөлдөөний хүрээнд ерөнхийдөө 500 сая төгрөгийн зээл авсан. Тэр нь болохоор 340 сая нь болохоор эргэлтийн өргөний зээл авч түүхэд материалаа тавтаж авсан. А 160 нь болохоор хөрөнгө оруулалтын зээл буюу тоног төхөөрөмжөө бид шинээр авсан. Энэ төхөөрөмжийг авсан шүү дээ. Энэ болохоор манай одоо Турк улсын парламент үйлдвэрийн тоног төхөөрөмж, ийм шугам тоног төхөөрөмж байгаа. Хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна. Одоогоор бол 27 хүнийг бол ажлын байраар Тогтмол ажлын байраар. Тогтмол ажлын байраар хангаж. Хичнээн салбараар түгэж байна. Одоо Эрдэнэ хоттой бол яг 300 цэгээр дэлгүүрүүдэд түгээд. Тэгээд нэг 10-аад аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаж байгаа. За тэгээд түүний бодлоо авалтаар дэмжиж байна уу? Тий, төрөө бодлоо авалтаар одоо сургууль цэцэрлэгийн өдөр үдийн цайны хоолыг хангаж бас гэж 4-5 цэцэрлэгийн сургуультай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхэд одоо манайх өдөрт бол ерөнхийдөө нэг өмнө 800-аас 900 мянган килограммын одоо килограммын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол тоног төхөөрөмж авснаар манайх бол тонн 500, тонн 400 өдөрт тэгж үйлдвэрлэдэг болсон. Талхаас эхлээл тэгээд одоо өдий анх бол нэг 3 төрлийн талхаар эхэлсэн. Тэгээд одоо ингээд 16 төрлийн талх бүтээгдэхүүн боовнууд ингээд өргөжөөл явж байгаа. Цаашдаа бас ингээд алсын зорилго айгүй том зорилго тавьсан л байна. Тус үйлдвэр нь 7 төрлийн хям, 8 төрлийн мах, утсан мах зэргийг үйлдвэрлэж, Баянгор аймгийн мах махан бүтээгдэхүүн, хям, утсан махны 50%-ийг хангах хүчин чадалтай бөгөөд 18 суманд бүтээгдэхүүнээ түгээж байна.
Ангийнхтэй өөрсдийн үхрийн фермээс түүхийдээ авч өдөр бүр шинэ эрүүл хүнсээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манайх ч одоо зээлийн хөрөнгөөрөө тоног төхөөрөмж 2 шинжилтээ. За одоо 2 тоног төхөөрөмж авцсан. Ийш нэг өргөтгөл хийх гээл юмнуудаа хийгээл байж байгаа. Одоо энэ жил ухсар ухсарт бол бид ч өөртөө ухсарч чадахгүй. Мэргэжлийн нотодож ухсард юм байна. Тэгээд авцсан байж байгаа. За 50% бол манайх ч өөрөө махны чиглэлийнхаа ухрыг бас нэг одноогоос ухрын фермертэй болж байгаа. Одоо 100% бас нэг зах зээл дээрээс чинь мах авахгүй өөрөө бас ухрын махны чиглэлийн ухртай болоо. Тэрнээсээ махан бэлтгэдэг бол бас ариун цэвэр 20 цай гээл бүгд асуудлаар энэ дээр шийдэх гээд байна. Одоо бидний одоо ганц гол юм байна. Ажиллах хүч байгаад байна. Ажиллах хүчийг маань одоо маш чадварчуулж өгөөд дээр нь энэ тоног төхөөрөмж аваад бид нар ингэ явчих юм бол ямар нэгэн байдлаар дөрөөс ахиж нэг тийм юу гуугаад харгүй ер нь болоод явхаар л боломжтой болчиход байгаа юм. Аймаг өөрсдөө хүнсний хэрэгцээг хангах гэдэг шүү дээ. Тий, 100% л одоо хангах гэж үзээд байгаа шүү дээ манайх чинь. Энэ бүгд одоо хүнс үдээжийн салбарын хөгжлийн төлөө дэмжиж шүү дээ. Баялаг бүтээгдэхүүнээ дэмжих гээд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд, дотоод хэрэгцээгээ хангая, дэлхийн зах зээл рүү гарыг, эко бүтээгдэхүүн экспортлдог улс болъё гэх тийм ээ. Дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмрээ оруулдаг улс болъё гэх том бодлогын төлөө яваад бүх нийтрэл ажиллаж байна л та. Тэгээ энэ чинь нөгөө 1 жил, 2 жилийн дотор шийдэгдэх асуудал биш. 10 20 жил явж энэ асуудыг шийдэх учраас энэ хөдөлгөөн өөрөө эхлэх нэг чухал байгаа. Тэгээд тогтолцоогоо зөв болгоод цаашаа ингээд хөгжөө явуучих юм бол үйлдвэрлэл хөгжих сэргэн мандах үе ойрхон байна гэж хараад байгаа шүү дээ. Зөв. Энэ ерөнхийдөө энэ судалгаа маш их хэрэгтэй орон нутгуудаар. Ер нь энэ орон нутагт одоо хийж байгаа бүтээгдэхүүн маань бол ер нь яг өдөр болгондоо шинэ бүтээгдэхүүн гарч байгаа. Энэ болгоныг л цааш нь өргөжүүлээд энэ хүрээгээ хилчих юм бол нөгөө хүнс эрүүл байх юм бол хүн эрүүл гэдэг чинь л яг энүүд оршоод байгаа. За 2022 онд одоо жижиг дундын үйлдвэрийн газраас зээл аваад одоо энэ төрөлцгөөс авч байгаа энэ аяны хүрээнд юм фермийн үхрийн сүүлийн чиглэлийн үхрийн фермийн аж ахуй эрхлээд ингээ явж байна. Та талаар нь үнэ аваад талаар нь бүтээн байгуулалт хийсэн. Бүтээн байгуулалт тэгээд. Тэгээд 2027 хүртэл энэ хүнсээ өсөлтөө үндэсний хөдөлгөөн чинь 22 оноос 27 хүртэл явж байгаа. Одоо яг 2.5 жил яг талдаа очиж гэж байна. Тэгээд зээлээ гаргаад дууссан. Одоо ингээд үр дүн энэ 3200 аж ахуйн зөв Монгол Улсын хэмжээнд 5 жилийн аж ахуйн нэгжүүл одоо зээл авсан үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд бид орон нутагт ажиллаад энэ үр дүнтэй танилцаа явуулж байна. Тэгээд энэ эцэнцэн бол аж ахуй бас их чухал. Тий. Тэгээд би яг хүссэн хэмжээнд зээл авчихсан бол би арай төгс юм хийх байсан. Тэр эдийг хүссэн та. Би 150 сая төгрөгийн хөтөлбөр 90 сая бас. Тэгэхээр бол одоо энэ чинь арай нэг тийм төмрөн араамтай энэ чал хан тийм байна. Нөхцөл гэвэл би одоо яг байгаа мөнгөндөө харуулаад гэл одоо яг зээлийн төлөө дуусчихвал би арай өөр төвшөнд авчнаа нэг. Шинээр одоо малчин болох залуучууд их ховордож байгаа энэ үед бол одоо эрчимсэн мал аж ахуй бол маш өрнөнтэй байна л да. Би бол өөрөө бас төрийн албанд их олон жил ажиллаж байсан. Тэгээ төрийн албанаас гараад энэ аж ахуй ажил эрхлээ явж байгаа. Одоо Харан сумынхаа бас тодорхой хэмжээний байгууллагууд сургууль цэцэрлэгийн одоо сүүний хэрэгцээг хангахад бас хүчин зүтгээд фермийн үр дүн үзэл ингээ явж байна. Үндэсний хувьсгалын энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа энэ арга хэмжээ маш үр дүнтэй сайхан арга хэмжээ олж байгаа. Үндэсний хувьсгалаас манайх ч 2 жилийн хугацаатай 140 сая төгрөгийн зээл авч ирсэн. Одоо тэр зээлийн юм маань одоо энэ сардаан төлөөлөл тэгэл 2 жил дараа биш үү? Ингээд дуусч байгаа тийм. Энэ тэргээр юу хөрөнгө тэргээр чинь нь бол одоо тоног төхөөрөмжүүдээ шинжлэх, үйлдвэрээ дотоод өргөтгөлөө их. Тэгээд давхраас одоо нөгөө манайх ч одоо өөрөнгө аймгийн бүх сумдуудаар гэдэг. Тэгээд бүх сумдуудаар борлуулалт хийдэг. Тэрнийхээ нөгөө борлуулалтын машин зэрэг яах тэгээд ер нь бол хөрөнгө оруулалтаа хийгээл явсан. Бидний одоо гол зорилго бол Өвөрөн аймагт дахиад нэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Одоо
автоматжуулсан хагас автоматжуулсан тоног төхөөрөмжийг болох тийм үйлдвэрлэлийг болох тийм зорилготой ажиллаж байгаа. Ер нь одоо үйлдвэрлэлүүд маань одоо өөдлөн дэвжихэд зайлшгүй хөрөнгө санхүү хэрэгтэй. Энэ хөрөнгө санхүүгийн яг энэ хүнсний хувьсгал бол одоо бидэнд эхлэлийн тавиад өгч байгаа. Эргэлтийн өргөтэй болцсон байна. Тоног төхөөрөмж шинжилсэн байж байна. Одоо биднэрт бүр дахиад урт хугацааны дахиад хуу бахтай юм зээл олгож иж бид нар бүр илүү одоо нөгөө дамжлагын илүү одоо маасыг хамаарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм л болох шаардлагатай байна. Цаашдаа бид бүхэн энэ хүнсний хувьсгалын үлдсэн 2.5 жилд бас ямархуу ажлуудыг анхаарах ёстой вэ? Тийм учраас бид бүхэн бас энэ нутаг орныхоо үндэсний үйлдвэрлэл, газар тариалан мал аж ахуй эрхлэгч нартай бас уулзаад явж байгаа. Тэр бүх хүмүүсийнхээ бас санаа бодлыг сонсъё. Тэгээ ер нь цаашдаа одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр нь хэр үр дүнтэй байгаа юм. За үр дүн хэрэг гарч эхэлж байгаа юм. Тэгээ бид нар орон нутаг аймагуд явж тухайн орон нутаг аймагт зээл олголт яг газар дээр ямар байгаа юм бэ? Энийг бас сулж үзэж байгаа. За Улаанбаатарт бид бүхэн энэ яам болон агентлагуудын одоо төрийн 35 байгууллага улсын төсөөр хийх бас 114 төрлийн ажил байгаа. Тэгээд та бүхэн маань одоо үндэсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож дэмжиж ажиллаж байгаад бас талархлаа илэрхийлье. Хүнсний хувьсгалыг хөдөө орон нутг руу чиглүүлж хэрэглэж хүсэж байна да. Та бүхний ирж байгаа хөдөө орон нутгийн ажиллаж байгаа энэ одоо үйл ажиллагаа бидэвт одоо муусаагарч хэрэгтэй юм байдаг. Арга хэмжээ маш үр дүнтэй цаахан арга хэмжээ олж байгаа. Энэ чиглэлийн одоо цааш нь үргэлжлүүлж өгөөч. Энэ хөтөлбөр бол өшөө үр дүнтэйгээ өргөжөөд явбал бас илүү үр дүнтэй хүрэх байхаа л гэж. Суурин дээр буусан сайхан ажил болж байна гэж туйлын их баярлж байна. Хүнсний хувьсгалын одоо 2 дугаар шатнд дээр бол одоо орон нутг руу илүү төлхөө чиглүүлвэл маш үр дүнтэй өгөөжтэй байна гэж би бодож байна. Хүнсний хувьсгалыг бол одоо хөдөө орон нутг руу чиглүүлэе гэж хэлмээр байна. Тэгээд газрынхаа доорхойг ухаж биш газрынхаа хөрсийг ашиглан хөгжицгээе гэж одоо уриадъя. Ийхүү Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй хөдөлгөөний үр дүнд улс орны хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, технологийн шинжилэл эрчимжиж 21 аймагт хүнсний шинэ үйлдвэрүүд байгуулагдсан, баялаг бүтээгчид үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлж байна. Эдгээр үйлдвэрүүд орон нутгийн түүхийдэд тулгуурласан байгаль дээлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн хүнсний хувьсгал үр дүнгээ өгч буйг баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид онцолж байлаа. Цаашдаа уг хөдөлгөөнийг улам бүртээлж, хүнсний хувьсгалын 2 дугаар үе шатыг эхлүүлэн эрчимжүүлж, хүнсний салбарын доктортой хөгжилд чиглэсэн бодлого, хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлснээр уул уурхайн бус экспортыг дэмжин, Монгол улс хүнсний аюулгүй байдлаа докторжуулах, дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах стратегийн зорилгодоо хүрэх юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хөдөлгөөн зөвхөн нэг удаагийн урайлга бус. Монголын ирээдүйг илүү эрүүл, бад бүх үндэс суурьтай болгох, иргэн бүрийн оролцоог чухалчилсан хүн төвтэй түүхэн ач холбогдол бүхий шийдвэр болсон юм. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол Монгол хүн эрүүл. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцүүх.